За ингээд пирамидтайгаа тун ойрхон ирсэн байж байна. Бас хүн төрөлхтний ихэр одоо гоц гайхамшигтай юм бүтээл юм аа. Гайхамшигтай юм. За ингээд энд ингээд байж байна. Тасархаа. Ихэр бас нэг ингээд сэтгэл хөдлөлтгийн байна уу? Хаа байсан Мексикт ирчихсэн ийм одоо сайхан зүйлийг нүдээр үзээд сайхан хүмүүстэй уулзаад танилцаад би ч одоо нийтдээ 25 улс орноор аялцсан байна. Яг 25 дахь улс нь Мексик улс болж байна. Тэг жоохон харамсаад байна. Ягаад тэгэхээр өмнө влог огт хийж байгаагүй. Тэг яг хав влог хийж үзийгээд сая энэ одоо влогийг эхнээс нь эхлүүлэхэд надад их тийм эвгүй тухгүй мэдрэмж төрүүлээд байсан бол одоо ингээд аль хэдийнэ гарт орцсон юу хийхээ юу ярихаа мэддэг болцсон те. Тэгээ яагаад харамсаж байна вэ гэхээр энэ 24 улсаар би өнгөрсөн цаг хугацаанд аялахдаа яагаад ингэж влог хийгээгүй юм бол доо л гэж бодож байна да. Яагаад тэгэхээр яг энэ влогийг чинь эргээд үзэхлээр яг тухайн үеийн мэдрэмжээ дахиад авчдаг юм байна. Дахиад тэр мэдрэмж нь ороод ирдэг. Тэгэхээр ер нь цаашдаа би влог хийжээ гэж шийдлээ. Тэгээ хүн үзсэн ч вэ, үзээгүй ч вэ. Өөрийнхөө амьдралд ингээд дурсамж бүтээнэ гэдэг бол хамгийн гайхамшигтай зүйл гэж би боддог. Тэгээд нэг шинэ хоббигоо олсондоо баяртай байна. За ингээд пирамид дээр ирлээ. Энэ болохоор нар сарны пирамид гэдэг гэсэн. Тэгээд өөр бас газруудад өөр нэртэй пирамидууд байд юм байлээ. Гэхдээ нөгөө Мехико хоттой хамгийн ойрхон нь энэ пирамид юм байлээ. Амьдралдаа анх удаага пирамид үзэж байна. Сайхан байна. За тэгээд энэ ер нь аюух нартай байна. Тэгээд бас энэ Мексикийн үндэсний малгай аваад өмсчихье гэж бодож байна. Яасан? За энийг үзье. Яг гэхдээ эдгээр нь амар гоё санагдаад их юм нөгөө хэтэн. Ийм гоё малгай. Өө энэ талиад агаад. Ийм гоё малгай. Гоё нэ. This damn small. Энэ малгай явж байна. Ахана шартаа. Ямар нэ? Яг л Мексикан шиг харагдаж байна. Гоё юм хатны юм. Өөр зураг хэрэгтэй байна. Өөр поз. Танаас гоё давтараа видео шүү. Хай, ола. Ой. Яа. Писто гоё даа. Йоо. За ингээд пирамид дээр бараг ирж байна да. Маш их жуулчд байдгийн байна. Өнөөдөр маш халуун өдөр байна. Ийм гоё малгай авцсан. Тэгэд яг юм нөгөө Мексикийн уламжлалт ийм хувцснууд, малгай гэдэг ингээ олон төрлөөрөө зарж идэм байна. Сонголт хийх гэж бас нэлээд удлаа. За тэгээд амьдралдаа анх удаага пирамидд ирж үзэж байна. Харцгаарай. Тэгээ бүр ингээ цаашаага явж болдгийн юм шиг байна. Пирамид гэж чухам яг юу ямар юм байд юм бол гэж өөр одоо барыг ирж үзнэ гэсэн төсөөлчгүй байсан. Дээрээс нь Мексик руу ирэхдээ энд пирамид байдаг тухай одоо судлаагүй мэдээгүй байсан. Тэгээд энэ удаагийн аяллаар бас их сайхан одоо газар үзэж шин юм одоо харсандаа маш баяртай байна. Тэгээд влогтойгоо хамтдаа байгаарай. Тэгээд бүр дотгошоогоо ойртоод бас дотор нь ресторан энэ төр байдаг гэж дууссан. Тэгээд ерөнхийдөө нэлээд ойроос ямар харагддгийг хамтдаа харцгаая. Яасан бэ? Тийшээ бүр тасархай юм. Юу нь? Тийшээ араас биеийн арлаа ингээд тийм байгаа гоё. Nice. За, манай таачсан. Тураа гоо сууж.
бас тэнд нарнаас тухтаасан байна. What? Cool. Barato. Good price. What is this? The eagle, the jaguar. Энэ мэдхгүй нэг юм одоо манайхаар юу чинь. Одоо мэдхгүй юм аа бат чаа. Цаашаа явцгаая бүгдээрээ. Доор юм пирамид үзчихсэн үү? Анх удаа юу? Ямар байна? Маш гайхалтай байна. Тэгээд ер нь одоо яг улс орон бүрийн гайхалтай өөрийг сонсдогтой түүхтэй гадар тийм бүтэц юм байдаг болохоор бас нэгэн өөр мэдрэмжийг өгч юм. Тэгээд та бүхэн харж байгаа ийшээ бүр үнээр гайхалтай харагдаж байна. Вау. Ичт бүр нэг биш. Нилээд юм пирамид байт юм шүү дээ. Тэгээ чинь нар сарны пирамид гэдэг байгаа мэдэхгүй байна. Яг ямар очтой гэдэг. За би та бүхэндээ өмнөх влогоороо Теотиуакан хотын тухай мэдээллийг өгсөн. Тэгэхээр бидний одоо ирээд байгаа нарны пирамид, сарны пирамид бол одоо энэ алдарт Теотиуакан хотоос олдсон эртний пирамидууд юм аа. Эдгээр пирамид археологийн онцгой дурсгалт газрууд Мексикийн түүх соёлын нэг чухал хэсэг гэж тооцогддог. Нарны пирамидын тухайд Теотиуакан хотын хамгийн том, хамгийн өндөр пирамид, за Мексикийн бас хамгийн том пирамид гэж тооцогддог. Пирамид нь ойролцоогоор 65 метрийн өндөртэй, 225 метрийн талбайтай. За энэ нь дэлхийн бас хамгийн том пирамидуудын нэг юм аа. Нэр нь нарны пирамид гэдэг нь энэ пирамидыг нарны бурхан зориулан барьсан гэж үздэгтэй холбоотой. Теотиуаканчууд нар, сар, оддын хөдөлгөөнийг маш сайн ажиглаж эдгээрийг бас шүтдэг байсан. Сарны пирамидын тухайд бол нарны пирамидын хажууд байрладаг Теотиуакан хотын 2 дахь том пирамид. Энэ нь 43 метрийн өндөртэй, нарны пирамидтай харьцуулахад бас хэмжээний хувьд бага ч гэсэн ихээхэн онцлогтой. Энэ пирамидыг сарны бурхан зориулан барьсан гэж үздэг бөгөөд за нэрийг ч бас үнэтэй холбогдуулан өгсөн. Теотиуаканчууд астрономийн мэдлэг, түүх соёлд маш их анхаарал хандуулж исэн. Нар, сар зэрэг астрономийн бурхад болон тэдгээртэй холбогдох шүтээнүүд нь эдгээр пирамидуудын зориулттай холбоотой. Нэрлэхдээ нар болон сарны бурхтыг илэрхийлэх үйс тохирсон нэрүүдийг өгсөн нь эдгээр бурхадтай холбоотой шүтлгийг илэрхийлж байгаа. Түүнчлэн сарны пирамид нь сарны мөчлөгт, нарны пирамид нь наран шүтлэгт суурилсан гэж одоо их сурвалжуудад бичсэн байна. За гэрлээ өмнө пирамид үзчихсэн үү? Йоо амар гоё юм бүр. Анх удаа юу? Тий бүр Сони тий. энийг гэж утсан жишээ гараад ирсэн. Тэр тийш авах бүр. Oh my god. Агай хэлцээр явах байна. Энд дээрээ нэг зүйл надад их таалагдлаа. Мексикийн бас энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд сансны гол бол маш хямдхан байд юм байна. Ер нь бид нар гадагшаа явхлаар аялал жуулчлалын юм авахлаар л нэг сүмнэр мөмнэрхэн авах гэхээр л амар үнэтэй байгаад байдаг шүү дээ. Мексик ерөөсөө надад тийм санагдсангүй. Сая нэг дэлгүүрийн оосоор хөргөшний алтмал сонирхоод асуусан чинь Монгол мөнгөөр 2-3 мянган төгрөг байгаа байхгүй юу? 10 песо, 20 песо л гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр надад бол их сайхан санагдлаа. Магадгүй одоо юу гэдгийг бүр амар хямдхан газар очиод хямдхан байвал окей гэж бодсон шүү дээ. Гэтэл Мексик бол тийм ч амар хямдхан бол надад санагдаагүй. Тэгээ ийм үнэтэй байхаар бол надад маш их таалагдлаа. Тэгээ одоо пирамидтайгаа тун ойрхон ирсэн байна. Оо хөрхий. За. Тэгээ нэлээд ойртож байгаа та бүхэндээ сайн харуулнаа. Нар сарны пирамидууд жилдээ 2 сая гаруй жуулчин ирдэг гэсэн тооцоо судалгаа байд юм байна. За хүмүүс бол ихэвчлэн одоо амралтын өдрүүдээр, баяр наадмын өдрүүд бас давхцсан тохиолдолд нар сарны пирамидыг зорж ирдэг. За бидний хувьд бол бас яг ажлын өдрүүдээр ирсэн учраас харьцангуй хүн багтай бас энэ пирамидаа үзэхэд бол их тохиромжтой байсан. In Mexico, we are being here for many times, but I'm enjoying also. 2 months ago I came, and I think it's really nice. We have really nice weather also, so we are lucky. Монголын өргөмжит консул яхан. Тэгээ өнөөдөр бидэнтэй хамт явж байгаа. Can you tell us the name of this place in Mexico? Teotihuacan. Teotihuacan pyramids. Pyramid is the name. Yeah, it's the name. Дорид ямар санагдаж байна? Teotihuacan is really famous here. Үнэхээр гайхалтай байна. Тэгээд энэ мэдээж одоо түүхийн бас гайхалтай
давхар газар ирсэн байна. Тэгээд өмнө нь бас нөгөө ус орлон бүр одоо гоё юм соёлын түүхийн юм гоё газруудыг үзэх дуртай. Тэгээд өнөөдөр анх удаага Мексик улсад ирээд бас гайхалтай газар үзэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэн бас ирж сонирхоорой. Тэгээд үнэхээр гайхалтай. Тэгээд удахгүй ахайха блогноос өнөөдөр зураг бичлэгүүдийг та үзэх хаа гэж бодож байна. Yeah, it looks really nice. Үнэхээр маш гоё малгай авсан. Тэгээ та нар энийг ингээ харалтаа. Йой. Энийг одоо Мексикээс л авна үсттэй. Ийм одоо ганган малгайнууд өөрсдийнхөө бас ингээд соёл урлагийг шингээсэн ийм одоо маш олон хувцснуудыг энэ үзэр үйлчилгээний түүхэн дурсгал газрууд дээрээ байрлуулд юм байна. За тэгээд би яг одоо энэ пирамидын хажуу зогсож байна. Бас л одоо гайхамшиг юм аа. Өмнө зүгээр олон удаа сонсч ирсэн болохоос биш ингэж нүдээр үзнэ гэж өстө үнэндээ бодсонгүй. Тэгээ бүр нөө Мексикт Мисс Юниверсээр ирсэн болохоор тэнд ята юу үзэх вэ, яах вэ гэхүүгээ дийлэгтээ маш их завгүй байдаг болохоор энэ удаад бас шинэ юм үзэж чадахгүй юу гэдгээ мэдэхгүй байсан. Тэгээд Монголын өргөмжит консулаар шинээр томилогдож байгаа Мексик улсын иргэн холбогдоод за мөн одоо нарийн бичиг Монгол эмэгтэй бас холбогдоод та хэдийг бас ингээд Мексикт ирж байгаа юм чинь бид нар Монголын нийсээ дэмжиж гин монголчуудаа бас ингээд Мексикийн хамгийн одоо сайхан газруудын нэгийг үзүүлэе гэж бодож байна. Аял зохиож өгье гэдэг ингээд ирсэн байж гин. Тэгээд найзуудтайгаа хайртай хүмүүстэйгээ ойр дотны хүмүүстэйгээ тэнийг юм эрэг ийм одоо энергийг би Мексикээс маш их авч байна. Мексикийн ард түмэн бол үнэхээр халуун сэтгэлтэй, хаач очсон дуутай, ууртай, бүжигтэй, цэнгэнтэй, наригаантай ийм гайхамшигтай хүмүүс байд юм байна. Одоо энд өнгөрч байгаа өдөр болгон үнэхээр мартагдахгүй, давтагдчихгүй ийм урсамж болж үлдэж байна. Та бүхэн энийг харалтаа. Гайхамшигтай. Hummingbird. Вау. Ста гоё юм байна. Is this place? Only blow here, covering for. Түрүүн нөгөө юуг нь мэдэхгүй юм чи аваад яах вэ гэдээсэн. Энэ одоо юу гэх юм бэ? Нэг юм аваа чимээ гаргадаг энэ одоо тоглоом гэх юм уу те энэ одоо зүйлийг нь бол сонирхож үзсэн. Тэгээд бидрийг бас нар сарны пирамидд ирэхэд энэ тэндээс л одоо янз янзын дуу хоолой сонсохдоо энэ юу юм бол гэд нэх бас тоогоогүй анзаараагүй байсан чинь одоо энэ тоглоомуудын хувьд бол үлээхээр янз янзын амтны гэх юм уу ийм одоо дуунууд гардыг байна. Энэ гоё. Энэ гоё. Can I try more? Eagle ч юм уу? This is wolf. Wolf? 진 천이 있네. 오. And you made another song with it? 오. No, and move your feet. Би энэ хахмад толгойг сая энэ үүднээс 300 песогоор авсан баггүй юу? 300 песо гэдэг чинь одоо монголоор 50,000 төгрөг гэсэн үг баггүй юу? Тэгээд тавхан алхаад энэ одоо дэлгүүрүүд дээр ирсэн чинь хамгийн үнэтэй нь 80 песо гэж ивэл яах вэ? 80 гэдэг чинь одоо юу вэ? Би одоо үндсэндээ 4-5-ыг авах мөнгөөр болий те 3-4-ыг авах мөнгөөр нэг юм авсан байгаа хгүй зүгээр тавхан алхмын хооронд л өлөгдүүлчлээ. Йоо хайрлж гамж яваарэ. Йоо арай штэ. Өө тэ манайхан ер нь бүгдээрээ сайхан харлаад дурлах нь борлоод одоо над шиг юм цагаан арьстай хүн чинь улаачдаг. Уулаан тийм боллоо. Одоо маргааш бид нар чинь Мисс Юниверс тэмцээнийхээ финалийн үйл ажиллагааг үзэх ёстой. Тэгээ одоо ямар царайтай юмуд байх юм бүү мэд. Ямар ч жоохон шаталтай 8 ижлээ. Ингээд бидний нар сарны пирамид руу хийсэн аялал өндөрлж байна. За уг нь бол одоо пирамид руу гарч болдго юм байна.
Гэхдээ яг биднийг бас очих үед цагаан гарын нөхцөл байдлаас ч юм уу эсвэл одоо засвар үйлчилгээтэй байсан болоод ч тэр хаацсан ийм одоо цаг үе таарсан. За орой минь хүргэе. Өнөөдөр миний амьдралд бас их гоё үйл явдал болж байна. За ингээд цөөхөн минутын дараа нарны цэрэг эхлэх гэж байна. Тэгээд энэ дунд 5 монгол охин байгаа гэж бодохоор үнэхээр сэтгэл догдолж байна. Монгол охтууд маань Miss Universe одоо тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн монгол хүмүүстэй бүгд нь VIP тасалбар бэлгэлсэн байна. Нарны цирк бол одоо үнэхээр гайхамшигтай юм байна. Би хэзээ ч циркийг бүр ийм одоо хүнийг тогтлуулдаг, баясгадаг ийм урлаг гэж бодож байна. Вау. Яа пикниктэй түрүүн бүр та нарыг хараад муу бүр нэргээсээ бүр үнэхээр би бүр нэрэ монголчуудаа ингэж явж байгааг хараад бүр ёо. Өшөө манайхаа би бүр монгол охтуудаа дагаад бүр нарны циркийн одоо уран бүтээлчтэй автобус цугаа явах гэж нэгэ боддоо.